Хэрхэн хүсэлт шийдвэрлэх вэ? Барилгын төсөл хэсгийн лавлгаа зэс рүү орж шийдвэрлэх хүсэлтүүдийг сонгоно. Огноог тохируулан хайх товч дээр дарна. Энэхүү хэсэгт тухайн ажилтан дээр шийдвэрлэх боломжтой мөнгөний хүсэлтүүд харагдана. Шийдвэрлэх хүсэлт нь дараах дөрвөн түвшинд дамжих бөгөөд өмнөх түвшний ажилчид зөвшөөрж баталсан эсэх нь харагдана. Үндсэн хэсэгт мөнгөний хүсэлтийн бүх мэдээлэл харагдана. Шийдвэрлэлт товч дээр дарж хасагдах дүн буюу харилцагч дээр ямар нэгэн тооцоо байгаа бол хасагдах дүнд оруулж болно. Хасагдах дүн оруулсан тохиолдолд дараах талбаруудыг заавал бөглөх шаардлагатай. Шийдвэрлэх төлөвийг зөвшөөрсөн болгоод шийдвэрлсэн тайлбарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар хүсэлт шийдвэрлэлт нь дараагийн түвшинд шилжинэ. Захирлын түвшинд хүсэлт шийдвэрлэхдээ хүсэлтийг сонгон орч дэлгэрэнгүй мэдээллийг харж өөрчлөлт оруулах боломжтой. Захирал нийт хүсэлтийн тооноос хэдийг нь баталгаас шалтгаалan гүйлгээний дүн өөрчлөгдөнө. Шийдвэрлэх төлөвийг зөвшөөрсөн болгоод шийдвэрлсэн тайлбарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар хүсэлт шийдвэрлэлт нь дараагийн түвшинд шилжинэ. Санхүү нэмүү өртгийн албан татвар хянсан түвшинд шийдвэрлэхдээ хүсэлтийг сонгож орно. Нэмүү өртгийн албан татвартай эсхийг сонгоно. Тооцооны сонголт хэсгээс И баримт руу шилжүүлсэн сонгоход нэмүү өртгийн албан татвар дүн гүйлгээний дүнгээс бодогдож гарна. Дараах талбаруудыг заавал бөглөх шаардлагатай. Гүйлгээний дүнг шилжүүлэх компанийг сонгоно. Шийдвэрлэх төлөвийг зөвшөөрсөн болгоод шийдвэрлсэн тайлбарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар хүсэлт шийдвэрлэлт нь дараагийн түвшинд шилжинэ. Санхүү гүйлгээ хийх түвшинд шийдвэрлэхдээ хүсэлтийг сонгож орно. Хасагдах дүнг шилжүүлэх дансуудыг сонгож оруулна. Нэмүү өртгийн албан татвар дүн шилжүүлэх дансыг сонгож оруулна. Гүйлгээний дүнг шилжүүлэх дансыг сонгож оруулна. Шийдвэрлэх төлөвийг зөвшөөрсөн болгоод шийдвэрлсэн тайлбарыг оруулна. Хадгалах товч дээр дарснаар шийдвэрлэх хүсэлт амжилттай дуусна. Шийдвэрлэх хүсэлтийн лавлгааг харахдаа барилгын төсөл хэсгийн лавлгаа зэс рүү орж хүсэлтийн лавлгааг сонгоно. Огноог тохируулан хайх товч дээр дарна. Бүрэн шийдвэрлэгдсэн хүсэлтүүд ногоон өнгөөр тэмдэглэгдсэн байна.
Шийдвэрлэх хүсэлт рүү орж дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. Зөвшөөрсөн төлөвийг буцаахын тулд хүсэлтийг сонгож орно. Шийдвэрлэх хүсэлт нь дараах 4 түвшинд дамжих бөгөөд өмнөх түвшний ажилчид зөвшөөрж баталсан эсэх нь харагдана. Нэмэлт товч дээр дарж төлөв буцаах боломжтой. Буцаах төлөвийг сонгоно. Хадгалах товч дээр дарснаар төлөв буцаалт амжилттай болно.